За сайн байна уу? Тэгэхээр өнөөдөр маш гоё өдөр болж байна. Тэгээд миний ард ус байгаа та бүхэн бүр сайн сонсох юм бол энэ зэв загас нэлээд ихтэй юм байна. Тэгээд зэв загас ингээ булигж байгаа чимээ сонсогч जैन. Тэгээд шууд бас зэрэгж जैन. Усны чимээ гэд энд бол үнэхээр байгалийн үнэхээр сайхан цогц юм бүрдэл маш гоё байгальтай юм байна. За тэгээд өнөөдрийн миний ярих байгаа сэдв бол миний ард байгаа энэ зүйлтэй холбоотой ус. Тэгээ англи хэл сурах. Тэгэхээр усыг яаж англи хэл сурахтай холбож ярих гэдэг гэж та гайхаж магадгүй маш сонирхолтой сэдв байгаа. Тэгэхээр яг аргагүй англи хэл сурахад бол богино хугацаанд сурах маш чухал байгаа. Тэгээд бид бол сул чөлөөтэй цагаа маш үр дүнгүй өнгөрөөдөг. За ер нь бол судалгаа яадаг. За гадныхны хэлсэн. За Америкууд бол нэг өдөр 5-аас 6 цагийг сул чөлөөтэй өнгөрөөдөг. Тэгээд үүнийгээ нэмээд 7 хоногтой болохоор 36-аас 40 цагийг ийм сул чөлөөтэй цаг байдаг. Тэгээ энэ цагаа маш үр дүнгүй өнгөрөөдөг тий. Тэгэхээр аль болж өгвөл байгальд тэгээд устаа ойрхон те ногоон байгаль 7 хоногт дор хаяж 2 цагийг өнгөрөөвөл таны сэтгэл сэтгүүн эрүүл мэнд болоод бие бэлтрийн эрүүл мэндэд маш тустай гэсэн судалгаа байдаг. За энэ судалгаа болохоор Англи улсад 2014 оноос 16 онд хийгдсэн. За тэгээ 20,000 гаруй хүн хүнийг хамруулсан юм судалгаа байдаг. Тэгэхээр бусад сүүлийн үед бол судалгаанууд маш их гарч байгаа. Тэгэхээр шинжлэх ухааны үүднээс энийг бараг нотолж байгаа. Тэгээд эмчнэр хүртэл байгальд байхыг зөвлөж гин те эмийн жор өчтдөг шиг ингээд зөвлөдөг. Тэгэхээр би яагаад ингээд байгальд илүү ойр вэ гэдгийг та бүхэн зөвлөд байна гэхээр бид болж өгвөл утас те утас интернетээс хол байгальд дор хаяж 2 цагийг 7 хоногор өнгөрөөх юм бол таны эрүүл мэнд те илүү аз жаргалтай болно гэсэн үг. Тэгээд аз жаргалтай байх бол ер нь яг карьерийн хувьд те таны ажил болон амьдралд маш эргээр нөлөөлдөг. Тэгээд англи хэл сурахад энэ маань бас их нөлөөлнө. Тэгэхээр та болж өгвөл боломжтой энэ сул цагууд байна те 7 хоногийн 30 цаг гэдэг бол маш их цаг. Энийг маш өөр бүтээлтэй өнгөрөө гэвэл англи хэлээ богино хугацаанд хийчээд үлдсэн сул чөлөөтэй завтай цаг их гаргах хэрэгтэй. Тэгэхээр эсрэгээр нь сул цаг англи хэл хийж ингээл бүх сул цагаа ингээд ном дэвтэр шагааж ингээд суух болвол жоох утгагүй. Тэгэхээр англи хэлийг богино хугацаанд хамгийн чухал юмнуудаа үзчихэд тэгээ үлдсэн хугацаанд илүү байгальдтай болж өгвөл бүр болохгүй маа гэхэд Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүс бол цэцэрлэг түрээлэн байна те. Цэцэрлэг түрээлэнд ядаж 2 цаг ингээд явхад таны аз жаргалтай илүү те байгальтай ойрхон байж байгаа учраас илүү гоё сайхан болдог. Тэгээд ерөнхийдөө бол яг шин чулуун зэвсгийн үед бол ингэдэг штэ. Нэг бүлэг ийм хүмүүс 150-аад хүн нэг бүлэг болж амьдардаг байсан. Гэтэл одоо үед яаж юм гэхээр хот суурин газар бол хэдэн сая хүмүүс ингээд зэрэг хэдэн 100 мянган хүмүүс зэрэг амьдарч байна те. Тэгэхээр энэ их чимээ, дуу чимээ, тэгээд интернет энэ бүхнээс ерөнхийдөө бол тарих залхдаг. Тэгээ бүтээмж нь буурдаг. Тийм учраас та болж өгвөл байгальдаа гарч ирж ялангуяа зуны хугацааг бол амар сайхан өнгөрөөгөөрөө энэ маань алдж байгаа цаг биш харин та цагийг хожж байгаа. Яагаад гэвэл энэ маань эргээд танд бүтээмжт нөлөөлдөг. Тэгээ англи хэл сурах цагийн бүтээмжийн талаар би бол олон талаас нь ярьдаг. За энэ өнцгөөс нь бол өмнө өгтөө ярьж байгаагүй. Тэгээд устаа ялангуяа ойрхон энэ усны чимээ сонсох, байгалийн нар жаргаж байгааг хараад бишрэх гих мэт энэгээр бол бидний эрүүл мэндэд болоод бүх зүйлд маш сайн нөлөөтэй